Альмас Movie Guide. За Альман та нартай өнөөдөр маш сонирхолтой нэгэн киног ярьж өгөхөөр бэлтлээ. Энэ бол Interstellar. Дэлхий ховсон өөрчлөгдөж шороогоор шүүрсэн. Эрдэнэ шишээс өөр юу ч урахаа болчихсон. Ер нь л хүн төрлөختний ирээдүйд аюул нүрлэж эхэлсэн хүнд байдалтай кино эхэлдэг. Гол баатар болох Купер аав хүү охинтойгоо дөрвөлэн амьдрал суудаг байхгүй юу? Гэл охиных нь нүрэн сүнстэй юм уу хаашийн. Номын тавир дээрх номнууд нь байнга хөдөлж зүв зүгээр үжсэн унж мунаад байхад нь охинод бүр дүжирцэн, айха болцсон. Куперийг хүүхдүүдийн сургууль дээр дуудуулва. Хүүгийнх нь багш нь одоо цагт их сургуульд сурж инженер болох гэдэг чинь тэнгэрийн мөрөдл болсон ухааны юм ярьсан. Фермер болсон дээр штэ жиг шиг. Хажууд нь охиных нь багш суучихсан бас шантаачлаастай. Багштайгаа саран дээр хүн буусан буугаагүй гэж маргалтаад өөдөөс нь өөрийнх нь мэдэхгүй шинжлэх ухааныг ярьж багшаа пят нойлдсон байдгийн. Тэгэл хүүхдүүдээ сургуульд нь хөргөж өгсөн биш буцахтаа сургуулаас нь гаргачдаг нас. Тийм амархан тий. Харих замд нь шороо шуурга болов. Улаанбаатарын хавар юм уу хаашаа юм. Охин нь өрөөнийхөө цонхыг хаахаа мартцсан сандрал орсон чинь шороон зүгээргүй нэг газрын координатыг тэмдэглэсэн коучийг харагдаад аав нь очиж үзэхээр болдгийг. Аюултай тул ганцаар гартал охин нь нууцаар машинд нь суучиж нөгөө газраа хайсаар явж болтол тэр NASA-гийн нууц бааз болж таардаггүй штэ. Гиснээс Купер чи хуучин сансрын нисгэгч байсан юм билэр штэ. Тэгэл тэндээ хуучны танил доктор Брент тэгээд таарлаа. Гадны нөлөөг алга болсон гэж яригдахаас айгаад за би юу ч хараагүй шүү гэж бодвол зүгээр охин аваад явчихуу та гэсэн чи. Гүй шүүгүй зээлзгэн минь нэгэн толоод ирснэх чи манай хүмүүсийг аваад сансарт нисчих хөг шүү гэж аавсан. Манай хүн чи ээж хүү уулзсан хоёр хүүхдээ орхиж явж чадахгүй гэхгүй юу. Тэгсэн наад амьдралын чинь тэтгэж байгаа ганц эрдэнэ шиш чи удахгүй урахаа болоод дэлхий сүнэгтэрээ тулна. Чи хүүхдүүдээ гэр бүлээ дэлхийн хүмүүсийг аварч чадах цоор ганц нисгэгч идэр гэж синхруулж агаад зөвшөөрүүлчихдээ. Тэгсэн чи тэр даалгавар нь хүн төрлөختөнд амьдрах шинэ гариг нээхин гинэ. Тэндээсээ хар нөх энтрийг судлаад таталцлын учрыг нь олох. Бүр болохгүй дэлхийн хүмүүсийг энд нь үлдээж хүн амьтны үр хөврлийг тэр гарагт нь үржүүлэх даалгавар үйдэг. Урд нь өөр нарны аймаг руу явах гэж бараг 1000 жил зарцуулах байсан ч санчир гаргийн хажууд нэг өтний нүх шинээр илэрсэн. Тэрүүгээр явбал мангар хурдан өөр галактикт очиж болно гэд Куперээс өмнө 12 хүн гаргаад явуулсан ч 3-аас нь л хариурсан. Тэр 3 дээр очиод яг аль нь хүн төрлөختөнд боломжтой байна үзээд ир гэж байгаа. Чи очиод хар нүхний учрыг олчвол би хүмүүсийг авч явах том сансрын станц барих гээд байна мэн. Юу ч болоод байгаа ямар юм аач байгалах гээд байгаа чөтгөр бүүмэд. Тэгэл заа зүг болцсон байсан чи охин нь явуулахгүй энэ гэж уйлаад аав нь хизээ ирэх нь мэддэхгүй явж байгаа чи аятайхан үдээд ч өгчихгүй гэж шаналаастай. За тэгээд маний хүн Бренди охин Дойл гих сахал энтрэ айгүй тордсон залуу. Рон гих халзан хар эрдэмтэдтэй дөрүүлээ. Бас дээрээс нь 2 смарт роботтой сансарт нислээд яриад байсан сансрын станцаараа өдний нөхөр дамжаал өөр галактикт ирдэ. Хар нүхний хажуу хүнд байгаа гариг нь ойрох юм байна. Гялс жижиг хөлгөр угсгий чэдэрээ идэгэл очсон чинь ямар ч хуурай газар байхгүй усан гариг дээр ирчихдэг. Тэндээсээ сүнсэн үлгийнхоо мэдээлэлс нь юм авчих гээл үзэж тарж байтал давлгаа ирж харагдахгүй юу? Юу цунами, юу Эверест тэнэг өндөр хүчтэй юмд хүрээл ирж байгаа юм чинь. Болцгоё, амжихгүй буцъя гэдэг ах чинь Бренди охин нь одоохоо нэгэн тэрснийх гэлж ичрээд болдгоо. За тэгээд цуг явсан Дойл бай бака чүүс зайлвал. Тэндээс арай гэж нэг юм гараал үндсэн үлгтээ ирсэн чинь хөлгөө сахиж үлдсэн Рон нь хөгшөрцөн. Та нарыг 23 жил хүлээлээ гэж авсан. Тэнд өнгөрүүлсэн нэг цаг дэлхийн 7 жилдээ тэнцүү байвал яах вэ? Базар байна. 23 жилийн хугацаанд юу ис болох вэ? Купри аав нь насураад хүүн сургуулаад өсөд эхнэр аваад охинтой болоод заяа. Удахгүй сүнлөө хүн төрлөختөө үглээ хатлаа гэдээсэн чи өсөж үржигдсэн ч байх шиг. Охин дүүтэйгээ баг холбоогүй байгоо. Ер нь таач бас өгсөн бийз мэзгээд бичлэг энтер үлдээсэн байваа. Хараа охин нь аавтайгаа чицүү болсон заяа. Бүр NASA-д ажиллаад нөгөө хөгшин Бренттэй цуг сансрын станц хийх тэгштэглийг нь бас олж гээл байж идэв. Дэлхийн цаг уур бүр яарц. Өдөр болгон шороо шургуулж хүмүүс өлсөглөн болон уушигны өвчнөр байнга хөөсц. За тэгэл дараагийн гариг руугаа явахаар бол хаачхан өдөр гэсэн чинь хамт яваа хүүхэн нь дэлхий дээр жан гэдээсэн залуу руугаа явчихъя л да дэргийн Купер яс. Одоо тийм байхгүй тэнд ч очоо саяных шиг юм байвал буцаад дэлхий рүүгээ харах түлш хүрэхгүй хажуугаар нь өөрсдийгөө яа гэж өрөөлийн хайр маяр бодох цаг зав алгадаг. Тэрний оронд энэ маань гэд нөхрийн олсон гариг руу хамаагүй олон талаар хүн амьдарч болох юм байна гэдэргээ санал хураагаад мааны гариг руу явдаг. Тэгсэн нөгөө гариг дээр ноцсон чинь Сантагийн гэр юм уу хаашаа цас мүсний орноос доктор маань өөрийгөө унтуулцаа. Нөгөө хэдийг харангуутаа уйлж энтер миний олсон гариг бол зүгээр л ирээдүйд аз жаргалтай дэлхий болно гэж мэгэд манай хэдийг тархитцсан. Купер буцаж харахаар бэлдэжсэн чинь маань жинхэнэ хогийн гар өөрийгөө авруулах гээд хамаг мэдээлэлээ хурамчаар зохиогоод мэдээллийг нь худлаа гэдээ эсэргүүцсэн смарт роботоо эвдээ тайцсан байгаа юм чинь. Куперийг гоё юм харуулъя гэд дагуулж явснаа холбоог нь салгаад дуулгыг нь хаглаад ах нь амьд гарах гэж ингэж их тэмцэж явахад чим уу бол майшуу буцаана энэ гэд хаяад явждгийг.
Аз зулж салгасан холбоог нь ойрхон хаясан байж тараад арай гэж мүлгэж очиод тэрүүгээрээ нөгөө хүүхнээ дуудаж арай гэж амьгаарлаа. Маань жижиг хөлхийг наваад сансрын станц руу явхад араас нь манайхан бас хөөгөл заяа. Гариг хооронд холион бант угтгаж байдгнаас нөгөө нохоо санаатан маань чи станцтайгаа гүйцэд холбогдоогүй байж гяас орж зүгтах гэж тэнэгдэж байгаа дэлбрээд өгчөж байгаа. Зүгээр өгч чадахгүй сансрын станцыг нь сүрүүлэнгээ алднаа бас. Арай гэж станцаа тогтоож холбож аваад явах болтол түлш нь хүрэхгүй болоод шар насцсан. Купер яаж игээд хоёр хүүхдээр очих гээл арга суугчлан хар нөхрөө дөхөж таталцлаар нь шааригдж байгаа л гинт тасаагаал цаашаа явахдах бай. Энэ үед Куперийн охин ахындаа ирсэн өөрийнхөө өрөөнөөс нөгөө тэгштгэлийн учрыг олчих юм хайгаал явж идэх. Бас мөрөөрөө ирээд явчихгүй ахыхаа эхнэр хүү хоёрыг надтай цуг яв. Аав угаасаа ирэхгүй. Бид нарыг хуурсан. Эндээ байгаад шороогоор хоол ам тагларч хүн. Арай гайгүй тоос шороотойгоор Монгол яв юма бэл гэдий. Гэвэл алуу ахыхаа тариалангийн шатаагаад гэрээс нь явангууд буцаж очиж эхнэр хүүхдийг нь машиндаа суулгачаад өрөөндөө ороод дахиад хэсэг байд. Яг юу болж мэдгээд ч байгаа юм бүү мэд. Энэ үед аав нь хар нөхрөө хөлгтөгөө орцсон. Хүлгэн байхгүй яг дэлбэрдгийн даваа дээр хүлгөөсөө шидэгдэж гараад монголоор яолж интер. Гэтэл золоор гэх юм уу, цаанаасаа ч гэх юм уу, хар нөхөнд охиныхоо өрөөний 5 хэмжээст ертөнцид ороод ирдэг. Өрөөнийх нь номын тавирын араас охиноо хараад нөгөө ханыг нь балбад байсан ном унжааг хараад ёнг гэл өөрийгөө охиныхоо өрөөний сүнс юм байна гэдгийг ойлгох юм байгаас тээ. Охиныхоо хүүхэд насыг бас дэлхий дээр байсан өөрийгөө олж хараад цонхоор орж ирсэн шороо тоос энтрийг код болгож явхтаа өгсөн цаган дээр нь нөгөө хайгаад байсан тэгштэглийнх нь учрыг кодлж өгöd заа юу. Охин нь нөгөөхийг нь ойлгохгүй өрөөндөө холхиод л ядж яхад ах нь галаа унтрааж чадахгүйгээ мэдээд буцаад ирж идэг. Яа ида. Баах юм лавшруулж бодож арай гэж өөрийнхөө өрөөний сүнсийг аавыгаа гэж мэддэг. Цагаар кодлсон кодны учрыг нь ойлгож ахта аав амьд юм байна. Бид хоёрыг аврах гэж л явсан юм байна штэ гэж тэрвэрч мэврээд тэр цаган дээрх кодоор тэгштэглээ зохиож хүн төрлөختөн нүүлгэх сансрын станц барихаар болдог. Куперийн байсан 5 хэмжээс дүрс гинтхэн алгуулал задгаа сансар чидэгчдэг. Арай гэж ухаан орол харсан чи эмнэлгийн орон дээр вийж идэг. Йой, энэ сансрын станцыг Купер гэдэг. Таны охины нэрээр нэрлсэн. Таны хүчил төрөгч дуусгаас хэдхэн минутын өмнө таныг олсон. Та одоо 124 настай. Бас таны охин амьд байгаа. Хэдэн сарын дараа 90 литр. Охинтойгоо уулзсан чи охин нь өнөө маргаашгүй болцсон юмг. Мань хүн хажууд нь цэмбгэр байж идэг шүү. Арай гэж охинтойгоо уулзч байхад өглөө хүлээж гисэн өөр хүүхдүүдэд тойруулчихсан байж ин тэр. Хэдэн 10 жилийн сансарт өнгөрөөцсөн юм битэн ч дөө. Тэгээ шинэ ертөнц, шинэ гараг, шинэ хорвоотой танилцж байгаа юм да. А нэрээ марцнаас Wasabi самтлагийн хамгийн сүүлд гаргасан шинэ клипийг нь үзээрэй заа юу. Амар хөөрхөн клиптэй сансарт зургийг авсан юм шиг л монголчууд бас юмыг хийж чадж байгаа шүү. За ингээд эх 7 хоногт шинэ киногараа уулзтлаа. Түр бай.